За. За 29 болох үү. За А Б ба CD сүртэй тархицын диагоналуудын хөлцлийн зэрэг нь О байв гэж. За Б Он 4 О Д 8 ба А Б 20 бол дундаж шугамын уртыг олж. За тэгэхээр тархиц гэдэг бол одоо энэ хоёр тал нь харьлал байх өдөр дөрөв онцгой гэж. За эдний хөлцлийн зэрэг нь болоо. За энэ А Б С Д сүртэй гэсэн учраас би А Б С Д-ийг олж тэмдэглэсэн байна. За Б Он 4 гэж. Энэ бол 4 байх нь. О Д 8 гэж. Энэ бол 8 бүттэй байх нь. За А Б нь бол 20 сурцтай байх нэ. За тэгвэл дундаж шугамын уртыг олж. За дундаж шугам гэдэг бол энэ тархицын одоо яг энэ харьлал хоёр шугамтай харьлал энэ хоёроос ижилцээнд байх тэр шугам хэлж. За тархицын дундаж шугам бол диагоналуудын хөлцлийн зэрэг дайрдаг ийм чанартай. За тэгэхээр дундаж шугам нь бол одоо ийм байна гэсэн үг. За дундаж шугамын урт бол энэ их баг хоёр суурийн нийлбэрийн хагастай тэнцвэдэг. За тэгэхээр бидэнд А Б мэдэгдэж байгаа. Тэгэхээр С Д-г олох шаардлага байна. С Д-г олох шаардлага. За С Д-г олохын тулд энэ дээдлийн жижиг гурвалжин доотлын ном гурвалжин хоёр бол төсөөтэй. За тэгэхээр энэ төсөөгийн харьцаа бичиж ол. За энэ яагаад төсөөтэй вэ гэхээр бид өрнөсөн А Б С Д параллел. За энэ бол энэ хоёр параллел шугамыг огтлж байгаа учраас за энэ өнцгийн өнцг хоёр бол солилцсон өнцг гэдэг гэсэн. Солилцсон өнцгүүд бол хоорондох үздэг. За мөн энэ хоёр өнцөг бол босон өнцгүүд учраас хоорондох юм. За үүнийг энд бичихээр өнцөг О Б А тэнцүү өнцөг О Д С гэсэн. За энэ хоёр өнцөг тэнцүү гэхээр өнцөг А О Б тэнцүү өнцөг С О Д. За юм. За энэ бол одоо төсөөгийн өөр шинжээр гурвалжин А О Б төсөөтэй гурвалжин С О Д байна гэсэн. За төсөөтэй юм бол төсөөгийн харьцаа бичиж. За тэгэхээр О Д-г энэ О Д-г О Б харьцуул. О Б харьцуул. За энэ бол Д С-г А Б харьцуулсан харьцдаг юм. За бид нэр бол энэ Д С буюу С Д болгож байгаа. Энэ бол адилхан. За би С Д-г одоо хэлж. За тэгэхээр эндээс С Д-г олоо иччихвэл А Б-г үржих нь О Д хуваах О А. За А Б өгснөр 20 О Д өгсөөсөр 8. За О Б бол өгсөөсөр 4 хуваач. Тэгэхээр 40 болж. За эдгээр С Д-г олчлоо. Энэ. Тэгэхээр дундаж шугам маань дундаж шугамын урт маань 20 дээр нэмэх 40 хуваахан 2 буюу 30 нэ. За энэ дараагийн бодлогоор. За ийм тэнцүү логарифм x-с асхан 3 хуваахан x дээр нэмэх нь 2. За нэмэх нь косинус x дээр нэмэх нь 2. За энэ функцийн тодорхойлох мужийг олчих. За тэгэхээр логарифм функцийн одоо энэ тодорхойлох ир байх хэрэгтэй байдаг. X-с 3 охон x дээр нэмэх нь 2.
За энэ маань бол тгээс их байх ёстой. За мөн LG гэдэг нь бол одоо 10 сүртэй логарифм юм болж байгаа. Тэгэхээр 10-ын ямар ч зэрэг бол эрэг тоо байх учраас бичиж. За мөн x дээр нэмэн 2 тодорхой энэ хуваартай. Тодорхой тгээс ялгаатай байх ёстой. Манай арксинус функцийн тодорхойлогдох мөж бол хасхнаас нэг орно гэдэг. За ингээд энэ функцийн тодорхойлогдох мөж бол энэ систем мэр тодорхойлогдно гэсэн үг. За тэгэхээр үүнийг цаашаа бодно гэсэн үг. За энэ эхний тэнцэтгэл бишийг бодох нь бол за лог гэдэг тахлаар бол x дээр нэмэн 2 тгээс эрс энийг бодох адилхан. За энэ тгээс ялгаатай гэж. Тэгэхээр энэ бол одоо энд агуулгадж байгаа шингэсэн гэсэн. Өөрөөр энэ тгээс эрс ихэд юм бол угаасаа энэ тгээс ялгаатай байхаас өөр аргагүй. Хэрвээ энэ тг байж юм бол энэ тгээс эрс их байж байгаа болж. Тэгэхээр бид энэнийг нь бодчиход энэ хэрэггүй гэсэн. Тэгээд энэ үлдчихэж байна. X дээр нэмэн 2 нэгээс. За эхний тэнцэтгэлийн шийдэл бол дэмжлэг. Эхний тэнцэтгэлийн шийдэл бол 2 язгуур нь хас 2 3. За 10-аар талаас нь хас тэмдэг сольж хүчлээ. За тэгээд тгээс учраас нэмэлт завсар юм. За энэ хоёр дахь тэнцэтгэл бишээ бодъё. Тэгэхээр энийг бодох юм бол үндгээс нь одоо 2-ыг хасчвал хас 3-аас их x хасах 1 гэдэг. Тэгээ бүгдгээс нь 2-ыг хасчлаа. За ийм бол. За юунийг одоо тоон шулуун дээр тэмдэглэе. Тэгэхээр хас 3 гэдэг тоон ойролцоогоор энд байгаа. За анзаарч чадж байгаа бол энэ тэнцвэртэй учраас би харцыг тавьж байна. За энд хасах 1 гэдэг тоо энэ хавцаа. Бас би харцыг тавилаа. За ингээд x нь энэ хоёрын хооронд бийж байгаа учраас энэ хэсэг гэсэн үг. За ингээд энэ систем бодно гэдэг бол энэ хоёр шийдээ олонлогийн огтлцлыг давхарч байгаа хэсгийг олох ёстой. За тэгэхээр энэний давхарч байгаа хэсгийг ингээд харахад бол хас 3-аас 2 орно байна. Гэхдээ хас 3 нь орж байна. За тэгэхээр бид энэ шийдийг чинь хас 3-аас 2 хас 2 хас 2 орохгүй. За тэгэхээр энэ функцийн тодорхойлогдох юм бол энэ болсон байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.